Хуваараа CPA бэлдэж байгаа хэрвээ энд амьдардаг Монгол одоо залуучууд байвал та юу гэж зөвлөх вэ? Та юу гэж хэлмээр юм бид нар? Өөрөө бэлтжиж байгаа хүмүүсийн хэлдэг. За би хоёр зүйлийг зөвлөе. Нэгдүгээр бол энэ чинь нөгөө open book exam учраас индексээ бэлдэж авах нь маш чухал байдаг. Тэгэхээр индексийг би арга барилаа олох гэдэг яг хийж байгаа хүмүүсийн хувьд бол яг арга барилаа олох нь маш чухал. Индекс бол одоо яг notes taking гэдэг хэлбэртэй. Ягаад гэвэл энэ чинь нөгөө айгуу тийм intensive програм байдаг учраас яг уншаад ингээ явж байгаа ингээд юугаа мартчихдаг. Өмнө нь уншсан юм мартчихдаг. Тийм учраас notes taking гэдэг нь болж байгаа. Хоёрдугаар бол time management гэж байна. Яг тийм. Энэ бол яг 2.5 сарын хугацаанд үргэлжлэж байгаа юм. Тэгээд бүгд нэг 600-700 төгрөг байдаг. Ерөнхийдөө нэг сар жагч. Тэгэхээр энэ бол маш интенсив. Тэгээ яг номны ханаас ч юу ч хийж магадгүй. Тийм учраас одоо аюул хэрэгтэй. Time management гэдэг яг ингээд semester-ийн яг хичээх үед яг танараа хийгээд за дунджаад нэг сабжект дээр ойрцоод 20 цаг 7 хоног тэгжсэн байдаг. Тэгээд төлөвлөгөөгөө яг 7 оноос хамгаад яг тэр 20 цагаа зөрчиж хийх юм бол амжилттай пас хийж байна. Баярлалаа. Үнцэнтэй. Баярлалаа.